намайг анх хоёр гэдэг. За би 2008 оноос хойшоо яг энэ аялал жуулчлал зочлуулчлагын салбарт ингээд тасралтгүй ажилласаар ингээд 2025 онтойгоо цолгоод байж байна. За ялангуяа сүүлийн 10 жилийн хугацаанд 2015 6 оноос хойшоо бол яг энэ аялал жуулчлал зочлуулчлагын салбарын технологийн салбар буюу travel tech, hotel tech гэдэг ийм салбаруудаар илүү мэргэшээд ингээд ажиллаад явж байна да. Яг нь ер нь бол амар тийм хүн өөр айгуу уйдамтгай амтэн. Тэгээд энд нөгөө би өөрөө бас айгуу уйдамтгай төрлийн хүн байхгүй. Аль болох ингээд шин зүйлийг эрэлхийлдэг ийм төрлийн хүн. Тэгэхээр энэ мэргэжил надад айгуу тийм нөгөө сэтгэл зүйн темпераменттай маань айгуу их тохирдог гэж хэлж болно. Тэгэхээр өдөр болгон ирж байгаа манад үйлчлүүлж байгаа жуулчд маань ингээд орон орны өөр газрын соёл иргэншилтэй хүмүүс ирдэг. Тэгээд энэ болгонтой харьцсан гэдэг бол үнэхээр тийм сонирхолтой ажил. Тэгээд дээрээс нь өөрийн чинь хэлний мэдлэг, ур чадвар, өөрөө юм хандлага нь айгүй зөв байж тэрийг ингээд хүлээж авах юм бол ингээд айгүй өөрөө хувь хүний хөвд өссөн дэвчих ингээд тийм боломжтой салбартай. За манай Glory Resort 2023 оны 7 сард ашиглалтанд орсон. Тэгээд ерөнхийдөө бол одоо 56 зочд буудлын өрөө. За тэгээд дээрээс нь 42 одоо цомцог гэр. За энэ бидний сууж байгаа их Монгол өргөө 800-ны багтаамжтай 32 м-ийн диаметртэй юм их Монгол өргөө. За тэгээд дээрээс нь 200 хүний багтаамжтай Triple Tasty Kitchen гэдэг ийм ресторан, олон үндэсний хоол гаргадаг ийм ресторан. За Glory Ballroom гэдэг мөн бидний одоо 300 зочин багтах юм хэмжээтэй том хурлын танхим гэх мэт үндсэн бидний яг ийм 5 дэд бүтцээс гадна дотроос кофе шоп гэх мэтчлэнгээр ингээд хүнд хэрэгцээтэй бүхэл зүйлүүдийг нэгд орлоо ингээд шингэхийг зорьсон юм байгуул. Өмнө гээд 20 оноос өмнө 2019 онд ирсэн жуулчд бол тухайн үедээ бас яг нөгөө ингээл бүүн болол 577 мянган жуулч ирээд л 700 орчим сая долларын одоо борлуулалтын орлого олж исэн юм томоохон салбар байсан. Тэгээд ковид гараад 20 онд гарахад бол нийт аялал жуулчлалын байгууллагуудаас 88% нь одоо ингээд тодорхойгүй хугацаагаар хаалгаа үд хаалгаа бариад нийт орлогын одоо борлуулалтын орлогын бууралт 91-ээс 100 хүртэл хүрдэг гэж нэгсэндээ бүгд тэр салбар даяараа ингээд тэг зогсолт хийсэн юм хүнд хэцүү цаг үеийг бид ингээд ямар нэг байдлаар ингээд чадлаараа ингээд даваад гарцгаасан. ...2024 он хэдүүлээ нөгөө эргээд сайхан зүйлээ ярих юм бол 24 онд бид хэд болох дээр нийт манай аялал жуулчлалын салбар 727.8 мянга орчим жуулчин хүлээж авсан мөн хамгийн ингээд дээд үзүүлэлт болсон. За тэгээд эргүүлээд бид нэр 1.6 тэрбум ам.долларын борлуулалтын орлого ингээд аялал жуулчлалын салбараар дамжаад энэ их валют ингээд орж иж байгаа нь одоо энэ Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүн эдийн засгт бас нэлээдгүй ингээд чин дарах юм том хувь нэмэр болсон гэж үзэж байгаа. За тэгээд ер нь бол ковидын дараах аялагчдын чиг хандлага ер нь нэг юм safety одоо нэг юм аюулгүй байдал тал дээр илүү их анхаардаг болцсон юм шиг ингээд ажиглагдчихж байгаа. Ер нь тэр нэг юм нөгөө айц харахгүй байгаа ингээд харагдчихж байгаа. Тэгээд дээрээс нь энэ сүүлийн үед ялангуяа энэ нөгөө янз янзын контент дэвчдийн нөгөө үндсэн трендүүд ч дагаад ч тэр юм slow tourism буюу нөгөө удаан ингээд нөгөө аялал жуулчлал одоо яг шууд орчуулгаараа бол тэгж орж ирнэ л да. Гэхдээ slow tourism маань гэдэг маань нэгсэндээ нэг нөгөө өөрийгөө ингээд хайх тэр байгаль орчинд илүү гоё ингээд ээлтэй хандах нөгөө нутгийн иргэдтэй илүү ойр дотн харьцах гэх мэт ингээд ийм шин трендүүд аягүй үүсэж байгаа. Тэгээд дагаад бас дижитал номад гэдэг ингээд бүр ингээд тусдаа ойлголтууд гараад ирсэн. Тэр маань одоо энэ яг нөгөө нэг шинэ үе Z generation тэрнээс хойшоо үеийн залуучууд илүү нөгөө индивидуал буюу бие даасан байдлыг эрхэмлдэг учраас нөгөө цаг хугацаа орон зайнаас хамаарахгүйгээр аялангаа
ажлаа ингээ амраад ингээд явах ийм сонирхолтой юм тренд аяллууд гараад эхэлсэн байгаа. Тэгээ сүүлийн үед одоо дэлхийн нэг 40 гаруй улс хаа 44 5 улс ямар ч үсэн дижитал номод ингээд визийг олгодог болсон байх жишээ. Гэх мэтчлэнгээр ингээд ковидын дараах ингээд шинэ аялал жуулчлалын чиг хандлагууд бол илүү нөгөө хувь хүн талдаа илүү байгаль дээлтэй байх тал руу чиглэсэн гэж харж байна. Флора Resort энэ ойр орчмыг болохоор улаан хадны ангир гэдэг байхгүй. 23 оны 7 сард байгуулагдтаа бид нэр одоо энэ тойруулаад ингээд 5-600-аад ийм суулгац одоо модны суулгацууд тариалсан. Тэгээд яг одоо ингээд зарим нэг ингээд арчилгаа ясан шийдийн юмнууд хүнээс шалтгааллах үйл ажиллагаа аягүй шаарддаг юм билээ. Тэгээд энэ жил бид нэр одоо энэ яг хоохон байгаа дахиад ингээд 500 шинээр ийм мод авчираад ингээд артлаараа бүтээ ингээд тойруулаад нэгсэндээ яг энэ улаан хадныхаа ангирыг бид нэр ингээд ойжуулах ийм зорилготойгоор явж байгаа. Тэгэхгүй бол энэ нөгөө хаврын улиралд бол ялангуяа шороо айгүй хийсдэг ингээд иймэрхүү асуудлууд бол байдаг учраас бид нэр аль болох байгаль дээлтэй байхыг сонгож яддаг болсон. За тэгээ дээрэс нь ийм sustainable tourism буюу одоо нэгсэндээ нэг доктортой аялал жуулчлал гэдэг нэг үндсэн ойлголт байдаг. Энэ бол сүүлийн 23 он 22 оноос хойш ялангуяа ингээд дэлхийн нийтэд амар тренд болж байгаа. Тэгээ энэ тренд маань нэгсэндээ хамгийн үндсэн ойлголт нь юу вэ гэхээр байгаль орчинд ээлтэй байхыг хамгийн номер 1-р асуудал гэж явдаг. Тэгэхээр бид нар ямар нэгэн байдлаар тэр тренд рүү чиглэж байгаа учраас тэр трендийн бүх чиг хандлагуудыг дагах шаардлагатай болчихж байгаа. Ийм л зүйл. Мэдээж номер 1 5 дахь асуудал. Ялангуяа амрагчид бол ирчээд эндээс 5 дахьыг мэдэрхийг илүү хүсдэг. Тэгэхээр тэр бүх хэрэгцээтэй зүйлсүүдийн 5 дахь бүрдүүлэх нь бидний үүрэг одоо нэгсэндээ маш чухал зүйл. За дээрэс нь нөгөө тухайн газар байгаа тэр нэмэлт үйлчилгээнүүд илүү их жуулчдад амрагчдад илүү чухал юм уу та гэсэн юм зүйлийг ер нь хараад байна. Нэмэлт үйлчилгээнд нь одоо жишээлбэл гадаа сакс тоглож болох уу? Эсвэл тэнд хурал хүлээн авалтын тангин байгаа юу? Өглөөний цай байгаа юу? Хоолны цагийн хуваар нь хэд хүртэл гэх мэтчлэн. За тэгээд дээрэс нь мөн хамгийн том чухал зүйл нь бол нөгөө хоол буюу нөгөө амтлах мэдрэмжтэй холбоотойгоор энэ амт чанар үйлчлэгээ гэдэг зүйлс айгүй чухал. Агаарт ингээд гараад гадаадын ч бай, дотоодын ч бай аялагч амрагчд маань ирэхээр ер нь бол төлхөө яг Монгол гэрийг илүү барилчих гад илүү тэрүүгээр ингээд орж үйлчлүүлэх гээд байх сонирхолтой юм байт юм байлээ. Тэгээд энэ Монгол гэр маань өөрөө бас ингээд сүүлийн үед маш хурдан ингээд инновац шингээгээд айгүй гоё юм трендүүд бий болоод байгаа шүү дээ. Тэгээд нэгсэндээ одоо цомцог гэрүүд маань дотроо air conditionтэй болчлоо, доороос шалны халаалтай болчлоо, дүүш одоо палантай сулдуртай болчлоо гэх мэтчлэнгээр ингээд нөгөө уламжлалт байсан зүйлээ бид нэр ингээд ямар нэгэн байдлаар энэ одоо энэ орчин үеийн үйлчлүүлэгчд маань биднээс юу шаардж байна энэ зүйлүүдэд ингээд нийцүүлээд хувьсан өөрчлөгдөж байгаа маш том давуу тал байгаа гэж ингээд ер нь бол харагдаж байгаа. Их Монгол өргөө юу штэ эн чинь Монголын хамгийн том гэргээ та нар санаж байгаа бол 2018 онд баха Дорноговь аймгийн Хатанбулаг суманд байдаг 2881 метрийн диаметрийн хэмжээтэй тийм Монгол гэр байсан. Тэднэрээс бид нэр үндсэндээ санаагаа аваад тэр нэг юм онцлог юм шингээс үндснийхээ өв уламжлалыг шингээс юм бүтээгдэхүүн гаргая гэдэг. Тэгээд 32 метрийн диаметртэй яг нэг Монгол өргөөг одоо барьж байгуулсан. За тэгээд их Монгол өргөө маань бол үндсэндээ хурал хүлээн авалт. За тэгээд дээрэс нь хурим найрын үйл ажиллагаанд ингээд
яг юм зориулагдсан бүтээгдэхүүнээр илүү онцлогтой. Тэгээд дуу дүрс технологи одоо дээрэс нь энэ гэрэлтүүлэг гэх мэтчлэнгээр ер нь бол байж болох бүхий л одоо технологийн зүйлсүүдийг шингээж чадсан юм бүтээн байгуулалт байна. Бид нэр улирлаараас юм мэдчихлээд одоо жишээлбэл бид нэр өвөл засны баяраар илүү байгууллагуудын арга хэмжээг нь танхимдаа хүлээж аваад амрагчдыг одоо гэр зочд буудал байр сургалтчилгаанийхаа хэрэгслээр ингээд хангадаг. За бид нар зуны улирал буюу одоо яг нэг эд жуулчид маань ирж байгаа энэ үеүүдэд бид нар цагаан лаваа чуулгатай хамтраад нүүдлийн театр гэдэг одоо үндэсний урлагийн тоглолтыг 7 хоног болгоны одоо тухайлсан өдрүүдэд 2 удаагийн давтамжтайгаар ингээд зохион байгуулдаг. Өнгөрсөн жил бид нэр зохион байгуулсан. Энэ жил мөн зохион байгуулахаар ингээд бэлтгэл ажилдаа гараад явж байгаа. Ер нь бол 6 сарын 1-ээс энэ тоглолтын үйл ажиллагаа эхэлдэг ийм заншилтай. Дэлхий тэр аяараа энэ хиймэл оюун ухаан ингээд одоо AI-ийн салбар руу илүү төлхөө ороод байна шүү дээ. Тэгэхээр ер нь манай энэ аялал жуулчлал байр сургалтчилгааны бизнесүүд зочлуулалтын салбарууд ч гэсэн ер нь ялгаа байхгүй хиймэл оюун ухаанд суурилсан автомат хариулагчдыг илүү төлхөө ашигладаг болчих контентуудаа зарим нэг хиймэл оюун ухаан гаргаад ингээд ашиглаад гаргаад ирдэг болцсон ч байх жишээ нь. Ер нь бол цаашдын чиг хандлага бол илүү нөгөө хүнд амархан бөгөөд хялбар аргаар илүү үр бүтээлтэй ажиллах энэ чиглэл рүү чиглэж байгаа гэж би хардаг. Гэхдээ эргүүлээд бид нөгөө уламжлалт арга барил ерөөсөө огт орхиж болохгүй. Ялангуяа энэ байр сургалтчилгаа, зуршлагчилгааны салбарт бидний нөгөө хамтрагч байгууллагуудтайгаа бидний тогтмол харилцаа холбоотой байх. Тэгээд тэднэрийдээ бид нар бүтээгдэхүүн үйлчилгээгээ ингээд тухайлсан шинэлэг бүрээр ингээд санал болгох чиглэлээр бид нар илүү төлхөө ажилладаг гэж ойлгож байна. Өнгөрсөн жил нийт 727 мянган жуулч хүлээж авсан Монгол улс тэ. Тэгтэл энэний 193 мянган яг зөвхөн Өмнөд Солонгосоос ирсэн. Гэтэл та нар одоо эргээд санах юм бол 22 23 онуудад Өмнөд Солонгосын одоо инфлюенсерүүд одоо тэдний нөгөө одуудыг авчираад сурталчилгаа хийсэн үр дүн ер нь бол маш сайн гарсан гэж би бол хардаг. Тэгээд бид нэр ер нь бол ингээд аль болох нэг олон улсын том инфлюенсерүүдийг ингээд ямар нэгэн байдлаар давтаж авчираад ингээд аялал жуулчлалынхаа нийт ингээд маркетингэд төлхөө ашиглавал нөлөөллийн маркетинг бид нэр өөрсдөө ингээд хамтарч хийвэл ер нь айгүй боломжтой юм байна гэж харсан. Гэтэ ер нь бол ингээд зөвхөн төр засгаас гээ гортоод суух хэрэггүй юм байлээ. Тэгээ одоо жишээлбэл зөвхөн Вьетнам юм уу Тайландаас жуулчаа авчирдаг компаниуд нь нийлээд яг тухайн орон нутгийнхаа зорилттой инфлюенсерийг Монголд өөрсдөө тэр холбооч байдаг юм уу юутайгаа хамтраад өөрсдөө бизнесийн байгууллагууд нь тусдаа ингээд нэг community үүсгэж байгаа тэр одоо нөхрийг авчирч энд монголоор аялуулж ингээд контент үйлдвэрлээд эргээд тэр нь өөрсдийнх нь бизнест ингээд ашиг тусаа өгдөг байдлаар бас зохион байгуулалтанд орвол илүү үр өгөөчтэй гэж харсан. Тэрнээс биш зөвхөн нөлөөллийн маркетинг төр засаг явуулна гэдэг бол өстой бодлоо. Storytelling өөрөө нөгөө user generated content буюу нөгөө үйлчлүүлэгчийн өөрийнх нь бүтээсэн контент гэж ойлгож болдог. Тэгээ үйлчлүүлэгчийн өөрийн бүтээсэн контент одоо бусад төрлийн контентуудаас илүү нөгөө дараагийн худалдаа авахчийг авчрах тэр нөлөөлөлт илүү юм одоо нөлөө үзүүлдэг гэж ойлгож болно. Тэгэхээр бид нар айл болох нөгөө онлайн дээрч тэр одоо шууд ирээд санал гомдол гаргаж байгаа үйлчлүүлэгчийн тэр санаал сэтгэгдлүүдийг айл болох хүлээж аваад эргүүлээ бид нар тэрүүгээрээ өдөр тутмынхаа үйл ажиллагааг ингээд хянаад сайжруулах явах зорилт одоо зорж ажилладаг гэх үү. Ер нь бол иймэрхүү зүйл байдаг. Тэгэхээр энэ жил болох дээр бид нар нэгдүгээр хэрэглэгчд харагдаж байгаа үндсэн платформудаа яг дотоод тэр удирдлагынхаа системүүд рүү холбох юм үндсэн хамгийн гол хэмжээний одоо маркетингийн багийн хийх ажил нь тэр чиглэл рүү чиглэж байгаа гэсэн. Хүн амар тийм төрөлхөөс байглаас амар уйдамтгай амтан. Тэгэхээр бид нар тэр нөгөө уйдамтгай зангийн байнга өдөөж өхийн тулд өөрсдөө бүтээгдэхүүн үйлчилгээнд дээр жижиг ч хамаагүй ялгарлуудыг шигтгэж тэрийг гаргаж ирж таниулах нь бидний хамгийн чухал зүйл байдаг. Тэгэхээр ер нь бол шинэлэг байх гэдэг бол стратегийн шин чанартай ажил гэж би бол хардаг. За тэгээд дээрэс нь манай яг энэ аялал жуулчлалт байдаг ингээд одоо жишээлбэл 180 гаруй жилийн түүхтэй Thomas Cook гэдэг амар том тийм аяллаа компани байсан бохоггүй юу. Тэгээд 180 жилийн түүхтэй гэдэг чинь баг дэлхийн одоо хамгийн анхны яг тийм аялал зориулагдсан аж ахуйн нэгж гэж ойлгож болно те. Гэтэл 2019 онд дампуурлаа зарсан. Тэгээд тухайн үед л тэр би нэг юм New York Times гэдэг сэтгүүлийн вебсайтээс би тэр нөгөө дампуурлын юм шалтгааны тодорхойлсон хэдийн экспертүүдийн тийм нийтлэлийг уншиж ирсэн. Тэдний нэг шалтгаанлах дээр номер 1 дэх шалтгаанлах дээр интернет гэсэн юм зүйл байсан. Ягаад гэвэл Thomas Cook ерөөсөө огт нөгөө интернетийн онлайн ертөнц рүү анхаарал хандуулахгүй нөгөө нэг уламжлалт аргаараа тэнд 600 салбар
уудаараа дамжуулаад ингээд захиалгуудаа хүлээж авдаг байсан. Нэгсэндээ анхаар дэд бүтцтэй байсан. Тэгээд технологи руу ингээд шинжилэлт өөрчлөлтөө ингээд удаан хугацаанд хийсэн хамгийн том дампуурах номер 1 шалтгаан болсон гэж ингээд экспертүүд үгүйсэн байдаг учраас ер нь бол өөрчлөлт шинжилэлт гэдэг бол өдөр тутамдаа заавал анхаарч ингэж шинэлэг байхыг ингээд анхаарч явах хэрэгтэй юм байна гэдгийг ингээд заасан том сургаал гэж би зүгээр хардаг. Манайх одоо өнгөрсөн жил тодорхой хэмжээний ингээд инфлюенсер тай хамтарч ажилласан одоо нөлөөлөгчтэй хамтарч ажилласан хөө. Тэгээ Sita Mongolia-тай хамтарч бид нар аялын боловсрол олгох хэд хэдэн цуврал контентуудыг бэлтгэж ингээд олон нийтэд цацсан. За тэгээд дээрэс нь бид нар өөрсдөө нөгөө ингээд одоо бидний тренд маань өөрөө доктортой аялал жуулчлал буюу энэ доктортой трансформашн шилжилт рүү шилжиж байгаа учраас бид нар энэ чиглэл рүү илүү төлхөө анхаарч нэг удаагийн хэрэгслүүдэд бид нар ингээд дахин хэрэглэгдэх ингээд хэрэглээнүүдээр ингээд илүү солих юм зорилготойгоор ингээд ажиллаж байгаа. За тэгээд эргчлээс бид нар бас сэргийгт эрчим хүчээр тодорхой хувийг ингээд нийтэд бүтцийнхаа тодорхой хувийг ингээд хангахаар бас ингээд төлөвлөгөө тавин ажиллаж байгаа. Ер нь бол тулгардаг гол бэрхшээлүүд гэх юм бол мэдээж манайх ч яг нөгөө аялал жуулчлалын хувьд одоо бусад улс орнуудаа бодох юм бол нөгөө социализмаас хойшоо яг нээлттэй болсон ингээд нин шинэлэг ийм улс орн шүү дээ. Тэгэхээр ер нь манад ингээд дид бүтцийн асуудал бол номер 1-р байдаг. За тэгээд ингээд салбар холбоо яамдууд нөгөө одоо жишээлбэл жуулчлалх дээр энд нөгөө ирж байгаа гол зорилгоудын нэр нь тухайн улс оронд одоо тэр түүх байгалийн гой газруудыг үүсгээс гадна тэнд ямар ивент арга хэмжээ юу жуулчдад зориулагдсан юу болж байгаа тэрийг ингээд илүү их шимтэж тэр одоо гэп одоо нэг тэр тийм хугацаагаар аялахыг илүү хүсдэг учраас тэр нөгөө ивент арга хэмжээнүүдийн хугацааг ингээд цагийн толгож иж манайх ингээд товын товлоод харагдаад идэг. Тэр бол яг энэ жуулчдын урсгалд бас маш их хэмжээгээр ингээд нөлөөлдөг гол зүйлүүдийн 2028 онд 2 сая жуулчин хүлээж авах гэсэн юм зорилт тавьсан ажиллаж байгаа. Тэгэхээр ер нь бол яг боломжгүй биш боломжтой тоо. Гэхдээ нэгдүгээр дид бүтцийн асуудал хамгийн чухал. Дид бүтцтэй авиа компани, за авиа компаниудын асуудал шийдэгдлэхэд бидний яг өнөөдөр тэр 2 сая жуулчин хүлээж авах ор хоног одоо энэ байрлуулах, байр суулчлагын хэрэгслүүд маань хэр хөвөлцөтэй гэдэгт бас бодгол асуудал. За тэгээд дээрээс нь яг энэ зочлох үйлчлэгээ манай энэ байр суулчлагын бизнесүүдийн хувьд одоо хэрэгжийн бүсэд бол одоо ингээд өвөл зундаа ингээд үйл ажиллагаа явуулдаг нэг 140 орчим аж ахуйн нэгжүүд бид нар яг нэг одоо нэг дээвэр дор орж байгаа бид нар ингээд тогтмол энэ ойр орчмынхаа газар нутгийг одоо хогийн цэвэрлдэг ч юм уу ингээд нэг ийм компанид ажлуудаар бие биенийгээ илүү их дэмжиж тэгээд бид нар ингээд нөлөөлөл үзүүлээ явбал илүү их амжилттай ажиллах болов гэж хараад байгаа. Одоо жишээлбэл саяхан Солонгосын аялал жуулчлалын хөтөч тайлбарлагчтай холбоо гэж байдаг байхгүй юу. Тэгээд тэр холбооноос одоо тэр хөтөч тайлбарлагчд маань ирж манай энэ ойр орчмын одоо тэрэлжийн энэ бүсийн хог одоо юу ачиж цэвэрлж байгаа ийм ажил явсан. Гэхдээ энэ бол бид үнэндээ бол тэдний хийх ёстой ажил биш. Энд чинь энд үйл ажиллагаа явуулж байгаа яг бидний хийх ёстой ажил болж таарж байгаа. Тэгэхээр энэ тал дээр бид нэр илүү анхаарч цаашдаа одоо нэг нэгнийгээ өрсөлдөгч гэж харахаас илүү бид нар юун дээр хамтарч ажиллах юм боломжтой юм бэ гэдгийг илүү өнгөлж зүлгүүл амжилттай ажиллаж хин хиндээ одоо нэг win to win зарчмаар байх боломжтой гэж би л хардаг. Клори гэдэг маань өөрөө нөгөө ийм агваа сүрлэг сүрж авахлана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр бид нар яг нөгөө брендийнхаа үндсэн өнгө төрхийг болох дээр ингээд орчин үеийн одоо инновацлог шийдлүүдийг уламжлалт ингээд одоо барилгын тэр одоо хийцэл архитектуруудтай ингээд холбосон байдлаар ингээд тэр бүтээгдэхүүлчлэгийг ингээд зах зээл дээр илүү гаргаж ирж ингээд таниулах энэ чиглэл рүү бид нар брендийнхаа өнгө төрхийг илүү хараад ингээд мэдээж үйлчлүүлэгчтэй тав тухайг бол амлаж чадна. За тэгээд дээрэс нь бид нэр өөрсдөө нөгөө энд байгаа одоо бүх өөрсдийнх нь нөөц бололцоогоор нөгөө дид бүтц одоо бид нар чинь зөвхөн цахилгаанаа л гаднаас авч байгаа шүү дээ. Тэгэхээр үндсэндээ бид нар дотоод байгаа нөөцөөрөө бид нар тань ингээд хангалттай хэмжээнд ингээд үйлчлүүлэх тав тухайг амлаж чадна гэж хэлэх байна да.
нэгэндээ айгүй хүндэтгэлтэй хандаа. Тэгээ сохтуугаар дотоодын аялагч нар маань хизээч бити сохтуугаар жолоо бариараа. Хүүхдүүд үр хүүхдүүдээ авч явж байгаа бол хамгаалтын бүсээ заавал зүйлгээрээ байгальд мөрнөөс өөр зүйлийг хизээч бити үлдээгээрэй л гэдэг л ийм л зүйлийг хэлсэн.